Hello, hi guys, Chicken. Миний тайтлыг харсанчлаа би өнөөдөр та бүхэнд миний дөрвөл сурсан аргуудаас хуваалцах байгаа. Тэгээ би болохоор Солонгос, Монгол, Англи, Хятад гэсэн ингээд дөрвөн хэлээр чаддаг. Ер нь бол хүмүүс ингээд хэл сурах дурггүй, авцгүй гэж боддог. Тэгээ миний бодлоор ингээд яг өөрийн гэсэн аргыг нь олж хэл сурах амар амархан гэж боддог байхгүй юу? Одоо жишээлбэл зарим нь ном уншиж сурдаг тий, зарим нь кино үздэг ч юм уу, эсвэл хэд хэдэн удаа давтаж бичээд тэгээд ингээд хэл сурдаг хүмүүсээс байдаг. За би болохоор өнөөдөр яаж анх хэл сурсан, бас энийг мартахгүй тул цааш нь өргөжлүүлээ яаж сурж байгаа вэ гэсэн, яаж юу хийж байгаа вэ гэдгээсээ ингээд одоо та бүхэнтэй хуваалцах гэж байгаамаа. За яг ингээ өөрийнхөө сторинаас нь хэлээ л та. За эхлээд солонгос хэлийг ярил. Миний хувьд солонгос хэл нь болохоор миний төрөлх хэл ахгүй юу? Одоо ингээ mother tongue language гэдэг нь шүү дээ тий. Тэрнээсээ би бүр багаасаа солонгосоор ярьж сурсан. Тэгээ Монголд очиод би солонгос хэлээ мартахгүй тул юу хийдэг байсан бэ гэхээр байнга өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Тэгээд ер нь бол ингээ мартахгүй байнга бичдэг байсан. Тэгээ бас K-pop, K-drama, K-movie гэдэг ер нь амар алтартай байгаа шүү дээ тий. Тэгээд драма бол байнга үздэг байсан. Тэгээ нөгөө KBS World гэдэг шүү дээ. Тэгээ доор ингээ англиар гардаг. Тэгээд солонгос хэлээр сонсонгоо бас хаа ингээ доор англиар уншдаг байсан. Тэгэхээр бас зөвхөн солонгос хэлж биш, ингээ англи хэлийг бас сайжруулдаг байсан. За ингээд хоёр дахь монгол хэлтэй би ингээд Монголд анх ирэхэд ерөөсөө монголоор чаддаггүй байсан байхгүй юу? Бүр ингээд би болохоор яг А үсгээс нэг хэл сурсан. Тэгээ надад бол ингээ яг шинэ үгний дэвтэр гэж тусдаа байдаг байсан. Тэгээ одоо жишээлбэл шинэ үг сурсан гэж бодъё л та. Жишээ нь би усан үзэм гэдэг үгийг сурцсан бол усан үзэм гэдэг ингээ хэд хэд удаа дахин ингээ бүр ингээ тогтлон бичдэг байсан. Тэгээд хоёр дахь нь болохоор ингээ сургууль дээр ингээ цээж чиг авдаг байсан байхгүй юу? Тэгээ 60 үг хэлаа гэж би ингээ 58 алддаг. Тэгээ орой ирээд тэр одоо их ч юм уу цагаан бичлэгийг дахин алтаа гарахгүйгээр ингээ хит хит удаа бичдэг байсан. Тэгээ давхар ингээд одоо сайн хэлсэн зэрэг дэвтэр байгаа шүү дээ тий. Давхар ингээд зохион бичлэгийн дэвтэр гэж яддаг байсан байхгүй. Одоо сургууль дээр эссе ч юм уу зохион бичлэг тийм даалгавар өгөхөд юусаар бичиж чаддаггүй. Тэгэхээр ингээд тэр дэвтэр дээр нэглээ бичээд тэгээд ээжид үзүүлдэг байсан. Тэгээ манай ээж надад ингээд дүрмийн алдаа, үгний сонголт гэх мэтчлээ ингээд алдаанууд нь засч өгдөг байсан. Тэгээ анх миний дэвтэр бүр ингээд улаан ирэн байдаг байсан. Бүх юм нь алдаа. Тэгэл тэрүүд амар сэтгэлээр ундаг байсан юм аа. Гэтэ ингээд айл болох ингээд шантрахгүй тул ингээд за зүгээр дээжихээ гэж өөртөө хэлээл ингээд хит хитөө ингээд нилээ олон удаа бичээд тэгээ цаг хугацаа өнгөрөхөд би ингээд алдаагүй бичдэг болцсон байсан. Тэгээ 3 дахь арга гэвэл ингээд гадуур явж байхдаа одоо машин дотор ингээд явж байхдаа ингээд гадуурын board ч юм уу зар байдаг шүү дээ. Жишээлбэл Имин сан ч юм уу Guanz гээл тэгэл тиймэрхүү юм ингээд уншдаг байсан. Одоо жишээлбэл дэлгүүр гэж үг байсан гэж бодъё л тоо. Тэгвэл ингээд ил г у ир гээл тэгэл өөртөө давтаж хэлээл тэгэл хэрэг ингээд ойлгохгүй гарч ирэл эргэн тойронд байгаа хүмүүсээс шууд асуудаг байсан. Тэгээд ингээд pronunciation ч гэсэн ингээд асууж ингээд баян ингээд давтдаг байсан. За тэгээ сүүлийн удаа ингээд монгол хэл ингээд сайжирсан ч гэсэн одоо монгол хэлний хичээл дээр ч юм уу уран зохиолын хичээлээр дандаа ингээд шинэ үг гарч ирдэг. Тэгвэл найзуудаа шууд асуудаг байсан. Одоо чи хөө энэ юу гэж байгаа, ямар утга бирс энийг ойлгохгүй байна гэж ингээ байнга асуудаг байсан. Тэг ингээ мэдхгүй юм гарч ирээ шууд асуух хэрэгтэй гэж боддог. Хэрвээ ингээд одоо асууж амжаагүй маа гэвэл хажууд ингээ бичдэг ч юм уу. Тэгээд цаг зав гаргаад асуудаг байсан. Би одоо монгол хэлээ мартахгүй тул юу хийж байгаа вэ гэхээр өмнө ингээ солонгосоор тэмдэглэл бичдэг байсан бол одоо бол байг монголоор ингээ өдрийн тэмдэглэл бичиж байгаа. Тэгээ би ингээ өөрөө өдрийн тэмдэглэл бичих амар дуртай болохоор ингээ юм байнга бичдэг. Тэгээ монголоор ингээ мэдээ хайж уншдаг. Тэг ингээ яг хуу ингээ би ингээ монгол бичих амар дуртай байхгүй юу? Тэг гинт монгол бичвэр санагддаг. Тэгвэл ингээ нэтээс хайгаал тэгэл монгол бичиг хуулж бичдэг гэх юм уу? Тийм нэг тиймэрхүү. Одоо 3 дахь англи хэл тийм ээ. Би болохоор англи хэлийг анх ингээд 4 настай хахад манай ээж надад зааж өгсөн байхгүй юу. Шууд ингээд 4 минутээс нэглээгүй зүгээр ингээд ярьж сурсан. Тэгээ би тэрийг бол ээжтэй баярлалтай. Love you mom. Тэгээд одоо сургуультай ороод яг 4 vocabulary тэрийг бол сурч эхэлсэн. За одоо би энийг үргэлжлүүлээ яаж сурж байгаа вэ гэхээр би ингээд дуу сонсох амар дуртай байхгүй. Тэгээ дууны үг ингээд байнга бичдэг. Тэгээ дууны үг ингээд бичих болгох нь ингээд шинэ үг. Тэгээ шинэ дүрм ингээд гарч ирдэг. Тэг үчигтэй энэ чинь ийм байх нь шүү дээ. Ингэж ашигладаг байх нь шүү дээ гэл өөртөө ингээд хэлээд тэг өөртөө бараг зааж өгөөд хийдэг. Тэгээд
Бас ингээ кино үзэх амар дуртай. Би болохоор ингээ үзсэн кино хэд дахин үздэг. Тэгээд одоо эхлээд үзээд мэдээж доор англи субтитлтай. Аха. Тэгээд ингээд эхлээд үзээд 100% ойлгодоггүй. За одоо хоёрт үзлээ. Тэгээд үзээд шинэ үг гарч ирдэг. Тэгэл дахиад хайж үзнэ. Тэгэл кино үзээд дараачудаа үзсэн ч гэсэн ингээ өмнө анзаараагүй ч юм уу тийм гарч ирдэг байхгүй дахиад. Тэгэл дахиад хайж үзнэ. Тэгэл үзнэ. Тэгээд жишээлбэл би болохоор Brave, Harry Potter хоёрыг бол тэгэж үтсэн. Шинэ ингээд одоо гарч ирэх болгонд хайж үзээд тэгээд давхар ингээд үзэж ер нь бол энэ хоёр кинонд би бас амар дуртай байхгүй юу. Тэгж үзэж сурдаг байсан. За ерөнхийдөө сургуультаар хахад хүүхдүүдээс төрүүлж ингээд хичээлхийг илүү үздэг байсан гэх юм уу. Одоо жишээ энэ удаагийн хичээлээр энийг үзчихвэл дараачийн хичээлээр өөр хичээл үзнэ шүү дээ. Тэгээд эхлээд өнөөдөр үзсэн хичээлээ би ингээд галт дуусгаа багшаас ингээд дараачийн хичээлийн материалыг авдаг байсан. Тэгээд илүү ихийг ингээд сурах гэж хичээдэг байсан. Тэгээд бас ингээд ном уншиж тэгээд цаг цаав гарахаар бонхон байсан ч хамгүй нэг цагийн кинонд шүү дээ тий. Тэнийг бол ер нь бол үздэг байсан. Тэгээд бас одоо болохоор ингээд би ингээ өглөө болгон BBC ч юм уу CNN мэдээнд уншиж байгаа. Тэгээ анх ингээ хэрэгжүүлэхэд би жоохон ингээ амар дургүйсэн байхгүй юу? Яг гэдэг юм зүгээр ингээ нэг л таалагдахгүй. Тэгээд би болохоор яг өөрийнхөө сонирхдаг одоо чиглэл гэх юм уу? Би болохоор ингээ дэлхийн дулаар л UN, UNICEF, WHO энтерхийн ингээ одоо Instagram ч юм уу social media-гаар дагаж ингээ уншдаг байсан. Тэгээд Vogue, Dior энтрийн ингээд өөрсдөө сайтууд байдаг шүү дээ. Тэгээд тэнд дотор ингээд мэдээ зүйтэй байж таахгүй. Тэгээд тэнднээс ингээд уншдаг байсан. Тэгээд одоо ч гэсэн still уншиж байгаа. Одоо сүүлийнх хятад хэл хятад хэллээ бол ингээд би болохоор багтаа хятад цэцэрлэгт явж тэгж ингээд сойрон тавигдсан. Тэгээд миний бодлоор хятад хэл бол бусад хэллүүдээс шал өөр гэж боддог байхгүй. Яг гэвэл ханц бол байнга бичиж байхгүй юм бол мартдсан байлээ. Би ингээд нэг хэсэг бичээг байхгүй. Тэгээ нэг л мэдэх нэг жоохон мартцсан байсан. Тэгэл тэрнээс хойш ингээ байнга ингээ бичиж тэгээ одоо ч гэсэн ингээ цаг заавн гарахад ганцхан ханз байсан ч хамаагүй бичдэг. Тэгээд ерөнхийдөө бол ер нь бол хоёр янзаар хэл сурдаг штэ. Одоо зүгээр ингээ ойр зур юм яриа чаддаг. Хоёр дахь нь болохоор илүү академик хэл. Ирээдүйд ажилд гарахаар ингээ бичдэг байх хэрэгтэй. Уншдаг байх хэрэгтэй. Бас ингээ орчуул чаддаг байх хэрэгтэй. Тийм болохоор ер нь бол хятад хэлийг болохоор байнга ингээ бичиж байх хэрэгтэй гэж би боддог. За. As a conclusion, миний хэлэх байгаа гол зорилго нь болохоор байнга тууштай байх хэрэгтэй. Альва юм шууд үр дүн гарна гэж байдаггүй шүү дээ. Тэгэл байнга хийгээл давтаал явал нэг л мэдхэд хүссэн үр дүнд нь хүрсэн байна гэж би боддог. Тэг ингээ хийж байгаа голоос нь бууж өгөөлөөр би чадахгүй нэ гэвэл яг одоо өөрөө хүссэн хэллээ сурч чадахгүй бас тий амьдрал дээр ч гэсэн дундаас нь бууж өгвөл амжилтанд хүрч чаддаггүй штэ. Тэр шиг хэлээ ч гэсэн банк хийгээл давтаал явал нэг л мэдхэд гээд сурцсан байдаг. Тэгээд өнөөдөр миний бичлэг та бүхэн жоохон ч гэсэн тус болсон гэж найдаа. Тэгээ миний бичлэг таалагдсан бол like and subscribe. Тэгээ надаас асуухыг хүссэн зүйл бол доор комментэнд үлдээгээрэй. Тэгээ өнөөдөр миний бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгэнд уулзцгаая. Баяртай.